Монгол улсын их хурл засгийн газрын эрхэм элчин сайдаа эрхэм хүндэт бүгд найрамдах төлөөлөлт улсын засгийн газрын төлөөлөгч Өвөр Монголын өөртөө цорны намын хорионы дарга түн тавчин бүгд найрамдах Хятад ард улсын хөгжил шинжилгээний хорооны дэд дарга би Номлын бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрээр сайд Хэн Минжан China Energy Group-ийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Зөүли болон энэхүү түүхэн мөчийн гэрч болж хоёр улсын хөлийн заагт бүрэлдэхүүн эртэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчд эрхэм хөрөнгө оруулагчид инженер техникийн эрхэм ажилтнууд та бүхэндээ энэхүү гардаг өдрийн мэндийг хэлүүлье. Өнөөдөр Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хооронд 1955 оны гэлцээрээр байгуулсан замын үд Ирээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны бүтээн байгуулалтын ажил ийхүү 70 жилийн дараа эхэлж байна. Тийм ч учраас энэ бол хүүхэн өдөр юм. Түүхэн өдөрт оролцож байгаа бас хүн бүхэндээ талархал илэрхийлье гэж бодож байна. Гашуун Сүхбат ганц бод боомтыг төмөр замаар холбох засгийн газар хоорондын хэлтсээрийг энэ оны 2 дугаар сарын 14-ний өдөр байгуулж байна. 2 дугаар сарын 14-нөөс хойш өнөөдөр 5 дугаар сарын 14 гэхээр яг 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ өнгөрсөн 3 жилийн 3 сарын хугацаанд урдтай хөгжлийн төлөө зориг гаргаж мэрэгжлийн өндөр түвшинд шуурхай ажилласан хоёр улсын засгийн газрын байгууллагууд эрхэм төрийн албан хаагч нар аж ахуй нэгжүүд үүн дотор манай Эрдэнэс Монгол Эрдэнэс 5-7 China Energy Group-ийн хамт олон мөн ажлын хэсгийнх нь Хуан сайд, Дэлгэр сайхан сайд болон ажлын хэсгийн одоо оролцсон сайд нар болон төрийн албан хаагч нарт мөн шинжээж дүгнэж шинжилгээ гаргасан мэрэгжлийн эрдэмтэн судлаачид та бүхэндээ талархал илэрхийлж баяр хүргье гэж бодож байна. Монгол Улсын засгийн газар 14 мега төслийг зарлав. Өнөөдөр хамтарч засгийн газар байгуулж байгаа манай ган төмөр дарга дорд хан дарга нар маань хүрэлцэн ирсэн байна. Том төсөл хөдөлгөн гэдэг бол өөрөө том эрх ашигыг хөндөнө гэсэн үг. Том төсөл хөдөлгөн гэдэг бол өөрөө том сорилтуудтай нүүр тулж бас даван гарна гэсэн үг. Тийм ч учраас 2004 оноос эхлэн яригдсан. 2008 оноос эхлэн 18 жилийн хугацаанд үргэлжилсэн энэхүү хэлтээр та бүхэн энэ ажлын хэсэг тэг тавин шийдвэрлэж энэхүү түүхийг бүтээж чадлаа. Хоёр талын ажлын хэсгийнхаа нийт гишүүдэд бас талархал илэрхийлье. Таван толгой ордыг эзэмшихийг хүссэн бүлэглэлүүдийн томоохон өөрсдөлтөө Гашуун Сүхбат ганц бод төмөр замын цэргийн маргаан зэрэг асуудал нүүрсний зах зээлийн дотоод гадаад өрсөлдөөний олон улсын тоглогчид энэхүү төмөр замыг хариулахгүй байх нь өөрсдөд нь ашигтай гэж үзсэн явтгүй их ашигаас үүдсэн өнгөрсөн хугацаанд бид маш том хэмжээний цаг хугацааг алдсан. Харин өнөөдөр хоёр улсын засгийн газар альва 3 дахь этгээдийг оруулахгүйгээр засгийн газар хоорондын хэлтсийг урт хугацаанд төвлөртөө байгуулж олон жилийн үйл ойлголтоос хамтдаа цэг тавьж чадлаа. Хамтарсан засгийн газарт улс төрийн дэмжлэг өдөөсөн үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэлцэх улсын их хурлын чуулгана бэлтгээрийг соёлгон баталсан улсын их хурлын дарга Таштивгийн амар эсгэлэн болон улсын их хурлын эрхэм гишүүд парламентд судалтай улс төрийн намууд засгийн газрын ажлын хэсгийн гишүүд та бүхэндээ засгийн газрын нэрийн өмнөөс мөн
чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол улс бол бүгд найрамдахтай байх улстай уул усаар холбогдсон мөнхийн хөрш орнууд билээ. Өнөөдөр гашуун сухад ганц модоо хил холболтын төмөр замын төслийг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа нь замын үд бом, инх тайвны гүр, улсын их дэлгүүр зэрэг хоёр улсын 8 харилцааны бэлэг бэмдэг болсон ард түмний сэтгэл хоногчсон нэгэн том бүтээн байгуулалт бол Монгол улсын болон бүгд найрамдах улсын түүхэнд их дундаа бүтээн байгуулалт эдийн засгийн хөгжлийн түүхэнд дотор үлдэх хэрэгтэй байна. Энэхүү хэлтсэрийг хурдтай шийдвэрлэхэд хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн бүгд найрамдах Хятад ард улсын төрийн зөвлөлтийн ерөнхий сайд Ли Чан, гадаад хэргийн сайд Банги, хөгжил шинжилгээний хорооны дарга Монгол улсад суугаа элчин сайд болон албаны бусад хүмүүс Монгол улсын засгийн газрын нэрийн өмнөөс халуун талбарт илэрхийлж байна. Өнөөдөр мөн нээлттэй хийж буй гашуун сухад бомбын өргөдөл шинжилгээний бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тусламжгүй тусламж үзүүлсэн бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар ард түмэнд мөн талархал илэрхийлье. Бомбд зөвхөн төмөр замаар холбогдсон биш, бомбууд өөрөө орон нутагт иргэдэг ээлжтэй байх хэрэгтэй. Бид үүний дагуу бомбын одоо шинэ хэрэглэлтийн бомбын шийдвэрийн томоохон бодлогыг хамтран хийж байгаа. Өнгөрсөн жил дамын үд бомб одоо хийгдэж дууссан. За энэ жил бид нар гашуун сухад бомбыг мөн одоо амжилттай болгож чадсан байна. Гашуун сухад энэ бомбын экспорт импортын 22 гартаа болгож нэвтрүүлэх хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлснээр улсын эдийн засаг гадаад худалдаанд эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутгийн иргэдийн амьдралын чанар, ажил орлогын их үүсвэрийг шинээр бий болгож чадна гэж үзэж байна. Эрхэм хүндэт очтоо өнөөдөр Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засгийн түншлэл эрчимтэй хөгжлийн шин хуудас нэгдэж байна гэж үзэж байна. Монгол улс алсын хараа 2005 урт хугацааны хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж Монголын заавал андгаа хэмээх язгуурын зарчмаар хатуу баримтлах болно. Энэхүү төмөр зам холбогдсноор бомбын хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ. Нүүрсний экспорт 165 сая тонн хүрч жилд 1.5 тэрбум $, орлого нэмэгдэж нэг хүнд ногд дотоодын нийтлэл 10,000 $, төрөх засгийн газрын зорилт хангагдаж эдийн засаг бэлэг үндсэн нөхцөл бүрдэх юм а. Тийм ч учраас энэхүү төслийг бид 14 мегаваттын 1-р ирмэлсэн. Энэхүү экспортын төмөр зам холбогдсноор олон улсын худалдааны дайн геополитикийн өрсөлдөөн хурдтаж тодорхойгүй байдал үүсч буй энэ цаг үед Монгол улсын экспорт дуржиж эдийн засгийн тогтвортой байдал хангагдах давуу талтай гэж мөн үзэж байна. Түүнчлэн энэ төмөр зам ашиглалтанд орсноор дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг бүгд найрамдах ард улсад нүүрсийг урт хугацаанд тогтвортой мөн найдвартай нийлүүлэх хамгийн итгэл түнш өрсөлдөх чадвараараа Монгол улс байх бас боломж бүрдэж байгаамаа. Засгийн газар хоорондын хэлэлцээр тусгагдсны дагуу цаашдаа бид чивээ хүрэн сэхээ бомбоо холбох хэлцээрийг өнөөдөр үдээс хойш хийнэ. Бичих зүүн хатцыг мөн танк мандлын бомбуудыг урт хугацааны төлөвлөлтөнд оруулах ажил дээр өнөөдөр бас хамтдаа ярилцсан. Төмөр зам холбох ажлыг эдийн засгийн ач холбогдолтой ирэмбэлсэн харилцан тохиролтын дарааллын дагуу дараагийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил Монголын талд бүрэн хангагдсан гэдгийг өнөөдөр та бүхэнд бас илэрхийлэхэд таатай байна. Мөн бид сэргээгт эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрсийг гүн боловсруулах ажилтнууд, технологийн салбарт China Energy компанитай нягт ирээдүйн хамтын ажиллагааг эхлүүлэх хэлбэрийг бас өнөөдөр гинэ. Монгол улс эдийн засгийн аль ч төслөөр харилцан ашигтай хэлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хурдтай хөгжлийн төлөө зориг уриатаагаар байгуулагдсан хамтарсан засгийн газрын мега төслийн 1-р тэрэмтэн гашуун сухад ганц мод төмөр замын их бүтээн байгуулалт ийхүү гараанаас гарч байна. Засгийн газар үлдэж буй мега төслүүдэд хөдөлгөхийн төлөө хатуугаас хатуу зарчим барьж алдагдсан цаг хугацааны өртгөө нөхөж ирээдүйн боломжийг бүрдүүлэхийн төлөө хөрөнгө оруулагч улс орны засгийн газруудтай нягт хамтран ажиллах болно.
Монгол улс бүх найрамдагчдад тус Оросын холбооны улстай 3 улсын төмөр зам болон байгалийн хоолойн төслүүдийг явуулахын төлөө харилцаа ашигтай хилцлүүдийг идэвхтэй дэмжин ажиллах болно. Гашуун цогт ганц мод төмөр зам холбогдож төмөр замаар нүүрсний бүтээгдэхүүн тээвэрлэх тэр бүхэн өдөр иргэн уулзахын ерөөл төвшүүлье. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол улс мандан батрах болтугай мөнхийн хөрш Монгол Хятадын харилцаа хамтын ажиллагаа хөгжин цэцгэлгийн ерөөл төвшүүлье. Баярлалаа.